Мянган захиалагчтай болсон байна. Маш их баярлалаа. Өнөөдөр би энэ өдөр амжилтанд хүрэхээс гадна яагаад бид нэр алдаа гаргах ёстой вэ? Алдаанаасаа харин юуг суралцах ёстой вэ гэдэг талаар та бүхэндээ ярилцъя. Та бүхэн бичлэгээ дуусгая. Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралыг Монголдоо гэсэн урайтай суугт минь тавтаа морил. Өнөөдөр та бүхэндээ 1000 гаруй захиалагчтай болоо та бүхэндээ мэдчилж байгаа маш их баяртай байна. Та бүхэн сүүлд бичлэгээр уулзсанаас хойш би сайхан наадамллаа, сайхан амарлаа. Тэгээд бас шинээр ирсэн захиалагч бүртээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ сайхан амжилтыг YouTube-ийн хөтлөгчд буюу YouTube хөтлөгчдийн дунд бол анхны 1000 захиалагчтай болно гэдэг бол маш том амжилт байдаг. Тэгээд энэ амжилтанд хүрэхэд эхнээс нь хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Намайг дэмждэг гэр бүл, ээж, хань, ижил, бяцхан үрдээ, ах эгч нартаа та нартай бүгдэнд нь хайртай шүү баярлалаа гэж хэлье. Тэгээд бичлэгийг минь үзээд асуух асуултуудаа бичээд сэтгэлдээ явуулдаг таалагдлаа гэд эрхийн мэрэгнээ өргөдөг та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэнд ингээд би амжилтанд хүрэх талаар өөрийнхөө мэддэг чаддаг бүхнийг хуваалцаад явж байхад миний хувьд аз жаргалтай байдаг. Тэгээд дээрэс нь англи хэл сурах яах вэ гэдэг ч юм уу яаж юуг ханаас эхлэх вэ? Ханаас эхлэхээ би мэдэхгүй байна гэд олон хүмүүс надтай хандаж би тэр хүмүүст фэйсбүүкээр, инстаграмаар зөвлөгөө өгж байгаадаа маш их баяртай байна. Одоо ингээд миний англиар явуулдаг 7-7 гэдэг суваг дээр бараг 600. Энэ дээр 50-аас гэдэг энэ суваг дээр 1000-аад нийлээд бараг 1600 байна. Зарим хүмүүс нь бол мэдээж энд байгаа монгол бичлэгийг давтаад англиэр дахиж үздэг байгаа. Тэгээ тэр хүмүүст нь бас та бүхэн чадна шүү. Өөрсдийнхөө тавьсан зорилгын төлөө та нар өөрсдөө л хичээж ажиллах хэрэгтэй юм шүү гэдгийг хэлмээ. Тэгээ энэ сайхан амжилттай байгаа энэ үедээ би яагаад алдааныхаа тухай ярмаар байна. Яагаад алдаанаасаа юг суралцах вэ гэдэг ч юм уу энэ талаар би ярмаар байгаа юм бэ гэхээр инээдтэй л 7 дугаар ангидаа анх химийн хичээл ороод эхэлж байхад би 1-р улиралд бид нар химийн 108 элементийг цээжлэх шаардлагатай байсан. Тэгээд би яасан гэхээр тэр үед ингээл хойш нь тавьж сууж агаад яг улирлын асуугдахаас өмнө 7 дугаар ангидаа ингээл нэг хэдэн орой шүнжэнгөө суугаал цээжлэхийг хичээгээл тэгэл 35 хнийг цээжлээд тэгээ яг анги дээр асуугдах болсон чинь 50-аа гараад асуугдараа гэд тэгдэг. Тэгээд ингээд яваад очисон чинь тэр өдрөө мэдээжээр хэдхэн хоног дотор бөөн үг цээжлээд сандарчихсан байсан учраас миний хувьд 2 хоног хэлээл тэгэл сус. Тэгээд тэр улирал яасан вэ гэхээр муу авсан 108-аас 2 хоног нь сурахаар чинь мэдээжээр 100-аас 2% гэдэг чинь тэгэл унж байгаа байхгүй. Тэгээ ингээд надаас ингээд хүмүүс яаж англи хэлний үг цээжлэх вэ? Яаж амжилтанд хүрэх вэ гэдээ ингээд явж байдаг. Гэтэл миний энэ өөрийнхөө муу авсан тэр 7 дугаар ангидаа яагаад 2 аваад алдаа гаргасан бэ гэхээр мэдээжээр би өөртөө тодорхой цаг төлөвлөгөө гаргаагүй. Тэр 108 элементийг ингээ эргээгээд бодох юм бол би 30 өдөр сарын дотор нэг сайхан цээжлэе гэд бодоод 108-аа 3-таа хаваагаал ингээл 30-таа хаваагаал явах юм бол өдөрт 3-ыг цээжлэх юм бол би бүрэн дүүрэн өөртөө ихтэйгээр тэгээд цээжлснийгээ тавтаад ингээд явсан бол хэрвээ би химийн хичээл дээр онц гарах байсан ч гэж магадгүй би химдээ би онц гарсан би химийг сайн чаддаг гэж бодоод өөртөө ихтэй цаашаага би ингэж яваад магадгүй анагаах руу орох гэсэн юм билүү. Тэр бол өөр нэгэн зүйл. Гэхдээ хамгийн гол нь би муу авлаа гэд тэрнээсээ амьдрал сүрчихгүй. Хамгийн гол нь тэндээс би юг сурсан бэ гэхээр өөртөө яг цаг гаргаад хийн гэсэн бол хийгээд сарын эцэст
нэг улирал гэдэг чинь бараг 3 сар. Хэрвээ би өдөрт нэгийг цээжлээд явсан бол 90 хими элементийг асуугдаад цээжлээд онц гарах боломж бол надад байсан. Тэгээд англи үг яаж амархан цээжлэх вэ гэхээр миний хувьд өчтнөө англи үгийг цээжилсэн байдаг. Би одоо энэ сувг дээр монголоор яриад нөгөө сувг дээр бүтэн англиар ингээ яриад явдаг. Тэгэхээр хамгийн багадаа ярианы хэлэнд 3,000 үг мэддэг байж чөлөөтэй өдөр тутмын одоо англиар ярих болцоотой байдаг. Тэгэхээр жоохон нар тасаад байна. Тэгээд ингээ бодоод үзэхээр би хэрвээ өөрийгөө мэдээд би юм цээжилж чаддгүй юм аа. Би юм цээжлэх дургүй гэдэг ч юм уу Тэр бол зүгээр л шалтгаан болж байгаа миний хувьд. Тэгээд зарим хүмүүс бол яг Монголын аюун ухааны академийн цээжлэх арга барил гэдэг ингээ явж байна. Миний хувьд болохоор яг аль болох өөртөө тохирсон хэмжээгээрээ шахахгүйгээр өдөр болгон үгүүдээ цээжлээд тэгээд ингээ явах юм бол та нар өөрийнхөө хийх зүйлээ өдөр болгон төлөвлөгөө гаргаад багаар ингээ хийгээд ахиулаад яваарай. Хамгийн гол нь өдөр болгон байнга давтаж хийх нь чухал юм шүү. Миний хувьд одоо 2 хоногт тэр цээжлэх гэж хичээсэн 35-ыг би цээжилчлээ гэж бодоод ангид асуугдахад бол 2-ыг л хэлжсэн. Одоо бол эргээгээд хэлэхэд за хүчил дөрөгч нэг юм мэдэх ба. Хүчил дөрөгч А2 юу гэдгийг ингээд бодоод үзэхээр надад бол яг цээжлээд яг толгоонд үлдсэн бол нэг бол байхгүй байна. За энэ чинь үнэхээр сайхан нар тусч байна. За тэгээд надтай хамт ингээ байж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Би өнөөдрийнхөө шилдэг сэтгэлээр энэ сэтгэлийг оруулъя. Яг өчигдөр орой би ингээд байж итэл энэ хүн маань надад та 1000 гаруй одоо захиалагчтай болцсон байна гэд анхны сэтгэл байсан учраас би ингээ оруулж байгаа маа. Та бүхэн хэрвээ миний дараагийн бичлэгт орохыг хүсчээвэл сэтгэлээ доор бичиж үлдээгээрэй. Тэгээд тайван амьдралыг Монголдо хамтдаа ингээ бүтээлцээ. Бас нэгэн сайхан мэдээ гэвэл би өөрийнхөө Tevin Seven дэлгүүрийг Европын холбоонд бас нээж одоо бараа бүтээгдэхүүн авах боломжийг нээсэн байгаа. Тэгэхээр та бүхэн миний хэрвээ Америкт юм уу Европт байдаг бол миний Tevin Seven дэлгүүрээр зочилж өөрийнхөө хувьд заяаны эзэн та өөрөө юм шүү гэдгийг энэ утгатай бараа бүтээгдэхүүнүүдийг сонирхож үзээрэй. Зүгээр тэгхгүйгээр одоо миний бичлэгүүдийг ч гэсэн та бүхэн ингээд үзээд хамгийн гол нь та нар өдөр болгон өөрийнхөө зорилтынхаа төлөө, амжилтынхаа төлөө одоо өөрөө л алхам хийх ёстой юм шүү гэдгийг л би та бүхэндээ өгж тэр одоо мэдээллийг урам зориг өгөх хүсэлтэй байгаа юм шүү. За ингээд тайван амьдралыг Монголдо дараа уулзлаа баяртай. Хэрвээ та өөрийнхөө амьдралын эзэн, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж чадна гэж бодож байгаа бол миний бүтээгдэхүүнүүдийг Америк дахь цахим дэлгүүрээс сонирхож аваарай. Үгийг subscribe улаан тавчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын тавчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдэгдэл аваарай. Баярлалаа.